За, hello. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр Minecraft-ээр 100 турш hardcore survival тоглох болно. Гэхдээ 50 өдрөөр хувааж тоглоно. Бас энэ 50 өдөр тоглож байхдаа би унтаж тоглоно, ор ашиглаж тоглоно гэсэн үг. Тэгээд 50 өдөр амьдарч байгаа хугацаанд надад хийхдээ 3 зүйл байгаа. Эхнийх нь full diamond armorтай болно. Дараачих нь гайгүй enchant хийн. Дараачих нь нэг хит farm-нууд хийнэ. За, олон мэрэд явах уу? 50 өдөр амьдралтай тавтай морил. За, Minecraft-ын зүгээс мод авч эхэлнэ. Тэгээд хэдэн мод авчаад crafting table хийж үнцэд нь зэвсгүүдтэйсэн байгаа. Crafting table хийгээд үнцэд нь зэвсгүүдтэйсэн байгаа. Сүх болон pickaxe хийгээд тэгээд хоол цуглуулсан. Тэгээд замдаа явж байгаа нэг нүүрстэй тараад нүүрс чул аваад тэгээд нүүрс чул аваад тэгээд замдаа таарсан бүх амтнуудыг алга яваадсан. Масаа мэдээж хоол ирэх маш хэрэгтэй. Тэгмүүдээ авсан чулуугаараа шууд сэлэм сүх pickaxe дээрээсэн. Хэрэгтэй юмнууд ийсэн. Тэгээд нүүрс мах идрээ аваа явж исэн чинь шинэ болоод тэгээд эхний өдрөө шууд унтсан байдیں۔ За, одоо ингээ нэгд өдөр эхэлж байна. За, тэгээд болсон юмудаа аваад тэгээд замдаа нэг айронтэй тараад баахан айронтэй тараад тэр бүх айроноо наавсан. Маш их айрон байсан энд. Тэгээд 50 айронтой болоод тэрийг шатаад үлдээгээд дахиад энэ байсан айрон нүүрсийг авсан. Тэгэл хамаагүй нүүрс айрон аваад зөрөө болоод унтсан. Тэгээд хоёр дахь өдөр бас эндээ ингээл баахан айрон нүүрс төмөр аваад ийм их нүүрс төмөртэй болсон. Тэгээд тэдрийгээ болгоод түүнтэй өөртөө full iron хувцас хийсэн. Шууд full iron. Би бүр маш олон өдөр баахан iron farm хийсэн гээ шууд full ironтэй болоод тэг үлдсэн нэг юугаар бамбай гээд өөртөө зүзв. Тэгээд 6 дахь өдөр би ингээд village дээр хайж ивж жагаад тэг village олдох хойд нь шууд diamond авахыг гэж бодсон. Тэгээд доош авах чинь diamond олдоод тэгээд би бүр маш олон өдөр нь газар доор өнгөрөөсөн. Маш олон өдрийг газар доор өнгөрөөгөөд тэг явсан чинь гид вард нь төрөөд тэг би зугтаж яваад энд бас вард нь төгдөөд тэг маш аимшигтэй. Тэгэл би бүр хэдэн өдөр болсон эцэстээ шууд гарч ирсэн. Тэгсэн чинь би 49 diamondтай маш их юутай болоо гараад ирсэн. Тэгээд village олоод 20 дахь өдрөө 2-3 өдөр village хайхыг застуулсан. Тэгээ эндээ жоохон амьдрийгээд өөрийнхөө нүдийг тавиад болгосон. Тэгээд 22 дахь өдөр би ингээд өөртөө бага авдар хийгээд юмудаа ингээд эмхтэл зэгцэлж тавьсан. Бүх юм авдрандаа хийгээд нэг жоохон гэрхүү хинчээшин тиймэрхүү байсан. Тэгээд хамаагүй нэг авдрандаа зэгцэлж хийгээд мэдээж enchant хийхин тулд мэдээж 30 level enchant тэмдэг хэрэгтэй. Тэгээд би full diamond armor шууд хийцэн. Тэгээд сэлэм юм хийцэн. Тэгээд мэдээж armor өмсөх болоогүй. Enchant хийж өмснө. Тэгээд би enchant хийхин тулд мэдээж obsidian хэрэгтэй. Тэгээд би ruined болтлоход obsidian авсан. Тэгээд шинэ village болоод тэрийг авсан чинь доторс нь diamond гарч ирээд тэгээд гэртээ шууд хараад ингээд 30 level enchant table хийх гэсэн чинь мэдээж өхөр цаас дээр байгааг болохоор маш хэцүү байгаадсан. Тэгээд шүүжийг харсан чинь их болоогүйсэн. Тэгээд мэдээж цаас хэрэгтэй болохоор шүүр кэний тариад тэгээд энэ бол энэ хугацаанд энэ гэр орны хоол ажлыг хийсэндээ фарм бариад юм бариад тэгээд мэдээж 30 level enchant table хийхэд бол бид нэр өхөрний фарм хэрэгтэй. Тэгээд өхөрнүүдээ оруулаад өхөрнүүдээ өржүүлээд тэгээд нэг фарм барья гэж утсан би. Тэгээд материалаа цуглуулж байна. Ямар фарм бэ гэхээр өхөрний фарм. Нэг өхөр шууд алчдаг автоматар. Тэгээд би бүр лава хайх гэж боо юм болоод шүүж рүү бүртлээ лавагаа аваад одоо барьж байгаа явцсан юм. Тэгээд 2 өхөр оруулаад 31 дэх өдөр би шүүр кэний хамраа өхөрнүүдээ өржүүлээд
фарма барь дуусаад тэгээд энэ ингэж ажилтдаг шууд ингээ ухарчтаад доош оронгууд нь юу н ороод ирнэ. Ингэж ажилтдаг фарм. Тэгээд дахиад нэг юу хийх гээд фарм хийх гээд дахиад материалууд өгүүлж байна. Тэгээд фарма барь. Энэ яадаг фарм гэхээр та нар барыг хараад мэдчихэж байгаа хата энэ авто смелтер гэдэг нэг автоматар шууд юм шатаадаг. Одоо ингэж юм хийгээд энд нь шууд нүүрсээ хийгээд одоо ингэж асаангууд энэ хөдөө шууд ингэж шатаадаг ийм фарм хийж байна. Тэгээ фарм хийгээд тэгээ би XP гүйсэн болохоор доошоо илээ зомбины спамнер олж XP фарм хий гэж утсан чинь зомби юу олдоогүй. Бол нагуугаар яваад юм олъё гэсэн ч олдоогүй. Тэгээ би им чулууны фарм хийсэн. Тэгээ рекордлаг байлаа би. Чулууны фарм хийжсэн юм рекордлаагүй. Тэгээ шалт ими баг хийсэн болсон. Ямар ч юм рекордлаг үжиж хийсэн. Тэгээ миний 30 левел энчант тэблэр нь бол болсон. Тэгээ арморуудаа бол хальт энчантлсан. Тэрийг бас бич аваагүйсэн. Хальт нэг жоохон болгоод эдитлсэн. Энчантлсан. Хальт нэг гоё молдоогүй ихтэй. Нэг XP гүйсэн болохоор нэг чадаагүй. Тэгээ ер нь нэг юм хийгээгүй. Дандаа хойноолал юм алал. Тэгээ би энд нэг юм барих гад тэгээд үхэр юмудаа ер нь холдуулсан. Тэгвэл манай хараа жижигдээд захгүй юм. Зай талтан багтахгүй жижигдээд. Тэгээ би энд юм барих гэж байгаа. Тэгээд энчэн тэвлийн тавиад. Тэгээд материалаа зөвлөж чинь та тэгээд барьсан дараа хараарай. Навч хэрэгтэй. Тэгээд одоо барьсаад. Одоо миний барьсан бол юм байна. Усан хөрвөлөөр барьсан. Гоё харагдсан болов уу эндээ барьсан. Тэгээд би тамийн хаалга нээ гэж бодоод тамраа оръё гээд тэг бүр ингээд лава хайгаад бүр бараг 4 өдөр өнгөрөөгөөд 50 дахь өдөр дээр ашгүй гэрт ирсэн шүү дээ бүр. Одоо ингээд 50 дахь өдөр болоод ингээд ашгүй гэрт ирсэн. Тэг би гэрт ирж хамаг юмаа зэгцлээд ормороо тавиад өөртөө амжиж зэгцлээд тэг гэртээс нь 7 обсидиан аваад тэг би шууд энэ тамийн хаалга бариад уул нь би олон өдөр болно гэж бодоодсэн чээр бүр амар олон өдөр лаваа хазарцуулаад лавагаа авчиад гэртээ ирээд юмнуудаа зэгтээд одоо ингэ тамийн хаалга бариад тэг яаж ярих мэдхгүй бүр уул нэг барьж мэднэ гэхдээ ингээд нэг амар сэн болоодсохгүй. Тэгэхээр буруу болоогүй доороос хараад тэг үсрээ тавихгүйс буруу тавиад тэг ингээд яаж тавихаа мэдхгүй. Энд чинь нэг зүгээр ингээд тавьчих байсан байлээ л тий. Тэнгис тавиад надаа флинт стил байгаа. Тэгээд флинт стилээрээ тамийн алгаас агаал. Тэгэл дуусч байгаа юм да. За миний 50 өдөр барьсан нь бол иймэрхүү байна. Full diamond болсон enchant хийсэн 50 өдрийн дотор бол ийм байж болж байна. Тэгээд та дараагийн 100 өдрийг үзэх хүсвэл лайк, subscribe дараагаарай. Тэгээд баяртай.